За энэ зурлын маань нэгдүгээр анги эхлэхэд ангараг хэмээх нэгэн залуу эхнэр Мишельтэйгээ оройн лааны гэрэл үнэн романтик хоолмол идсэн хүүхч явахдгүй танцаглаа сууж байлаа шүү. Бараг өөрийн хэдэн жилдээ ингэж суугаагүй юм да зайлвал. Тэгж манай хоёр хоолундаа идээд яг гоё үнсэлцэж гээд байж байтал гинт тог нь хүрэл ирдэг ба ангарагч тог ирлээ гэж бөөм баяр уснаа шууд Мишелийг хаяад хөл бөмбөцгөө зургт руугаа гүйд өчвөл яах вэ? Бүгдэхгүй нэр. Энэ хүмүүний дараа сэтгэл зүйч ангарагаас асуусан ингэж байгаамаа. Та өөрийнхөө гэр бүлийн харилцааг их нандиндаг юм байна тийм үү? Гэхэд ангараг муу дураагч дахиад л хүмүүс царайснаа. Тийм ээ, нандиндаг. Учир нь эхнэр бит хоёр дундаа байрны зээлтэй юм л та гэж мэгэд алуулахын дээр зөлөгч нь. Ингээд үүний араас нэгэн удаа ангараг эхнэрийнхээ нүүр гарны алчуураар усанд орчоод бие орооцсон байгаа хас гардаг бөгөөд бас л сайхан гаргаад зү. Гэхдээ тэгэд Мишелийн хаяа бухимдхан нэрээ харахгүй юм байна дөө. Тэгсэн тэр үед нь ангараг нэг удаа Мишельтэй яг гоё болж ирээд гар хөлийг нь гавлаад эхлэхээр яг гоё алхантай гэтэл эсэргээр хамрыг нь хар батхыг хүчээр шахсан тухай их гомдолтой ярьж гарлаа. Амар юм бэ. Тэгсэр сүлдээ манай хоёр ч одоо нууц харилцааны тухай ярианаас халиад гэр орноо хэрхэн авч явдаг тухай ярьж мэрэд бүр заваарсан боллоо.